Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо 2010 оны 11-р сар тоног төхөөрөмжөө захиалах үе. За шинэ онцд өгчлөө. Ирэх жилийн хадлан тариалангийнхаа бэлтгэлийг эхлэе дээ. Хэдэн банкны хаалга татъя, тоног төхөөрөмж өөж захиалъя. Банкны бичиг цаас, барьцаа, хөрөнгө, гадагшаа, додгошоо захиалга гэсээр сунжирч хатдаг хорвоо. Одоо л эхлэхгүй бол амжихгүй. Ирэх жилийн будааны үнж мэдэгдэхгүй, цаг агаарын байдалч мэдэгдэхгүй байдаг. Бензин шатахууны үнж тодорхойгүй. За мөн ч бүрхэг байна да. Энэ бол ажилчдынхаа шинэ жилийг нэг тэмдэглээд цагаан сар өнгөрөөд хөлж хаврын ажил эхлэндээ. Өрн шийж гисэн юм чинь тариа тарьдаг л байх да. 2011 оны 3-аас 4-р сар өрийн шин техникийн засварын үе. Хэдэн сэлбэгч яах вэ? Энд тэндээс цуглуулад боллоо. Одоо нэг сайн засаж сэлбэж авъя. Харин шатхуунаа хор бордоогоо яанда. Энэ жил бас л үнд орчихож. Хөрхий дөө. Энэ хэдтэйгээ мөн ч олон жил ханиллаа да. Гадаа гандж хөдөө хөөхөрч олон жил газар широотой ноцолдлоо. Энэ хэдийн маанч хүүхдүүд нь том боллоо. Энэ жил нэг шижигэнтэл сайхан ажиллаад гэр бүл үр хүүхдүүдийг баярлуулах юмсан. 2011 оны 5-р сар өрийн шин ажил. Ямар тач өрн шаа хийгээд авлаа. Түрүү жил өрн шийж чадаагүй болохоор энэ жил өрлөгөө хийж чадсангүй. Өрн шийнхаа талбайд мал оруулахгүй л байх юмсан. Эзэнгүй малч мөн ч хэцүү шүү. Хэдэн харуул авахаас та. Энэ нутаг усных нь ойлгоод малаа цааш нь бэлчээгээд тариа сайн ургавал нутаг усных нь л нэр гарч амьдрал ахуйд нь хэрэгтэй л байх та. 2011 оны 6-аас 8-р сар өрийн шин хор цацах үе. Хог ургамалгүй бол тариа сайн ургана. Нэг бүрчлэн нямбай сайн цацаж га талбай бүрээсээ сайн ургаж авахын төлөө зүтгэндээ. Энэ жил хор ахиад л үнд орчихож. Ямар ч байсан өрн шаа дууслаа. Өвөл хавар цас их орж газрыг сайн чиглээд өгөөсэй. 2012 оны 3-р сар урлагийн техникийн засварын үе. Үрлэгч, хавагч, хор цацагч комбайн тоног төхөөрөмжөө сайн засаж сэлбээд авъя. Зарим нэг байхгүй эвдэрсэн төхөөрөмжөө хинээс гуйдаг юм билээ те. Уул нь энэ жилж чихтэй сайхан л байна. Уг нь эрт дулаар нь л гэсэн юмсан. 2012 оны 5-р сар хаврын тариалалтын ажил. Ноднингийн уранш маань сайхан болжээ. Талбай халтартаад л цаанаа л нэг нүн жигтэй харагдаж байна. Хаврын нэг өдөр намрын 10 өдөртөө тэнцдэг гэдэг. Манайхан цаг хугацаатай уралдаж өдөр шөнөгүй л ажиллаж байна та. Эхнэр хүүхдүүдээ орхиод ажил гарахаас өмнө ядаж цалингийн зээлж болтугай авч өгч хэдэн цаастаа үлдээхгүй бол болохгүй. Банк ч юм хялайлгах шинж алга. Ламбарднаас л хэдэн төгрөг олъё доо. Хурдхан шиг хүрээ цэвэрлээд үрлэгэнд дагарыг. Тариа соёолох үед мал идчихвэл хизээч ургахгүй. Бүтэн жилийн хөдөлмөр талаар боллоо л гэсэн үг. Өнгөрсөн жил 10 гаруй хувиа малд идүүлж гисэн. Жил ирэх бүрэл малын тоо толгой нэмэгдээд талбайд орох мал нь ихсээд байх юм. Энд арга хэмжээ авч болдгүй юм багт. 2012 оны 6-р сар таримлын болон өрийн шин хор цацах үе. Хойрын өдрүүдэд салхи ихтэй хэд халуун байгаа болохоор хор цацж болдгүй. Уул нь цагуурын мэдээгээр салхихгүй л гэсэн юмсан. Манайхан ч уг нь оноод буудчихдаг болсон юмсан. Заримдаа бороо шаагаад болохгүй. 14 хоногт дуусгачихъя гэж бодож байсан чинь бүр сар гаруй болчихлоо. Хоол ундч багслаа. Энэ хэд маанч бүр зутарчихлаа. Тэнгэр хангаа минь биднийхээ хөдөлмөр зүтгэлийг эвээх болтугай та хөөрхий. 2012 оны 6-аас 7-р сар тариа соёолох үе. 7 сард гол хатгаж сайхан төрүүлж байна. Одоо л нэг бороо орвол ээдтэй мөнч хэрэгтэй байна да. 2012 оны 8-аас 9-р сар тариа боловсрох үе. Тариа маань шаргалтаад жигд сайхан болжээ. Гэхдээ бүрэн хэмжээнд ургац заврах хэсгийг энэ тэнгэр л мэдэнтэй.
Энэ тэнгэрч аашаа үзүүлвэл ширүүн бороо мөндөр хүйтийн шамраг нэг дайрахтал гүйцээ шүт. Зарим малчид нэрээ үнэхээр увайгүй зантай байх юм. Тарайн талбайгаас идүүлэх гэж албаар малаа хөөж оруулаад байх юм. Өөрсдийнх нь малыг нядлаад идчихвэл эднэр ер нь яаж уурлах болоо. Гэтэл адилхан нэгнийх хөлс хөдөлмөрийг устгах гэдэг бол ялгаагүй л гэмт хэрэг шүт. Зарим орнууд газар тариалангаа дэмжих зорилгоор өрн шийснээс хойш мал байтугай шууж оруулахгүй. Талбайд орж ирсэн амьтныг буудах эрх бүхий хуйлтай байдаг гэсэн. Манайхан ч хуйлаа эргэж харах хэрэгтэй юм байгаа юм. Малыг хашиж болно гэдэг. 3 хоног хашигдсан малыг хараад өрөвдөөд гаргахаас өөр аргагүй болох юм. 2012 оны 9-өөс 10 дугаар сар ургац хураалтын үе. Тариа маанч тарган шар шиг сайхан болцтой, сайхан цутгалттай болж дээ. Эд хураалтын цагта хэдэн компаничд жолооч нар маань нойр хоолгүй л явандаа хөөрхөс. Мөндөр шиг шаагсан тариа хураалаа та. 45 хоногт багтааж хураахын тулд хоногийн 18 цагаар ажиллана. Анхны цаснаас өмнө амжиж хураахгүй бол 2 жилийн маань хөдөлмөр цаснд дарагдчихна гэсэн үг. Уг нь сүрлэн талбайдаа үлдээд хөрсөндөө бордоо болвол зүгээр л байдаг. Гэтэл мал амтан орж ирж идээд хөрс докторшуулчих юм да. Тариаланч хүний зовлон гэж жилийн 4 үлрэлд 24 цагийн турш үргэлжлэх юм да. 2012 оны 10-аас 11 дугаар сар өтрөм дээр. За одоо нэг хураасан тариагаа муутгаж малд идүүлчихгүй шиг хурдхан тушааж мөнгөтэй золгохгүй бол энд банкныхан бүр барьж идэх нэ. Ядаж байхад сав суулга муутай болохоор өтрөм дээрээ буулгахаас өөр арга алга. Уг нь тариаланчид бид нэгдэж нийлээд том агуулгатай болчихвол хүний царай харахгүй амрал юмсан. Будаага 25-аар нэг гүйлгч хийдээ. Тэгэхгүй бол гурлийн үйлдвэрт гологдох байх. Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн гадаа олон машинууд хонж байгаа харагдан лээ. Зарим нь бүр буцаж байгаа сураг байна лээ. 2012 оны 11 дугаар сар борлуулалт гурлийн үйлдвэр дээр. За одоо ингээд тариаланчид бидний жинхэнэ зовлон эхлэнтэй. Хаанаас хаалгач нь хүртэл дарга болдог үе ирлээ. Бидний гинт үлээ үзэж байхад будааны үнийг унахчихж. Одоо яандаа. Энд чинь одоо гурлийн үйлдвэрийг нийл хийж байгаа ажил багт. 24 сар зовж ургуулсан будаа маань савтай усны үнч хөрөхгүй. Ашиг орлого олох ч өнгөрлөө. Ядчил балансаа бариул харах чарга байна уугүй юу. Одоо л хурдлахгүй бол урамшууллаач авч амжихгүй болох нь. За ямар ч байсан будаага ачаад тариалан эрхлэлтийг дэмжихсэн гурлийн үйлдвэр рүү гаръя да. Дээж яваад тарианы холцгээд хамаг будааны талыг хасчихлаа. Чихтэй будааны хатаалгын хөлсгээд тоон тутамд нь 20,000 төгрөг нэхэж байна. Тээврийн хөлсгээд тоон тутамд нь 25,000 төгрөг авчихлаа. Үлдсэн будааг нь тариалан эрхлэлтийг дэмжихсэн өрөндөө авчихлаа. Тушаагаад мөнгө авах нь үү гэж байтал өрөндөө суутгаад дуусгачихлаа. Аргэр ажилчдаа юугаа авч очиндоо би. Будаага ургуулах гэж 1 тонн тутамд 300,000 гаруй төгрөг зарцуулчихад буцаага зарсан чинь 200,000 төгрөгөөр борлууллаа. Энд ч мөн сайхан 8 яа. Улаан буудааны үнийг тогтоохдоо тариаланч бидний саналыг аваад өртгөөс нь үндэслэж тогтоож болдгүй юм багт. Ер нь яахаараа будааны стандартыг гурлийн үйлдвэрийн лаборант тогтоодог юм бэ? 5 арын будааны стандартыг тогтоохдоо гурлийн үйлдвэр тогтоодог гажиг тогтолцоог яана. Ядахта баталцахт нь тариаланчид биднийг оролцуулмаар юм. Бидний худалдаж авдаг шатхуун тос маасл хор бордоо жил болгон л өсөд байх. Гэтэл улаан буудаан үнийг улмал буулгаад байх юм. Бид нар чинь шатхуун сэлбэг худалдаж авч бүх юмаа зээлээр авна. Байдаг бүх зүйлээ банкнд тавина. Хаврын цочир хүүтрэл, хуурай халалт, 6 дугаар сарын бороогүй үе, 7 сарын хэд халалт, 8 сарын бороо, мөндөр, 9 сарын мал, 10 сарын цас. Энэ их эрсдлийг даваад жаахан будаага савлаад авсны дараа хэн дуртай нь үн тогтоож, наандж бидний амьдралаар тоглож, цаашлаад газар тариалангийн салбар, улс их орны хүнсний хангамжтай холбоотой асуудал үүсгэчгээд хэнээгчгүй явж байх юм да. Бидний тариалсан будааны үн тодорхойгүй, төлөвлөгөө байхгүй.
бүтэн 2 жил шар махтайгаа хатаж хөдөлмөрлөөд ямар ч орлого олдоггүй. Харин гурилын үйлдвэрийн термээр будаа ороод л мөнгө, дээр нь ашгаа нэмээд гурилын үнийн тогтвортой, төлөвлөгөөтэй, улсаас мөнгөнд дэмжлэгтэй. Бидний дэрэгдэж дэндүү жаргалтай улс юм да. Ер нь арайч ингэж сууж болохгүй. Нэгдэж нийлэх цаг ирж асуудлыг хамтраад шийдцгээе. Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо.